За миний сэно жирэмсэн анаа. Өнөөдөр хагасаа өдөр тэгээд гай хүмүүс ингэж гарч ороод тэгэл намайг хэрвээ байсан бол гэж мэгэл тээ. Тэгвэл надад бүр ямар ч годгонох сэтэл угаасаа хүнд төрөхөө болчтой юм биш. Ёо тэгж гарч орж явах. Гидсэн доторх өөр хүүхдэн бодъё. Тэлээс тэгж гарч орох. Үнэхээр чадал овсоо. Сайхан орон дээр хөвтчихээн. Би ийм хүн болчих гэж те хорвоо чи нэрээ өстөл. Surprise-аар дөрөв юм аа гэж. Аюутар нүх гэж байгаа байхгүй юу? Одоо baby ирцэн бэбигээ мэдхээс өмнө бүтээр угаасаа энэ байрнаасаа нүүж нэг тухтай хойлохнаа бай. Бүгдийн гой шинээр эхлэе. Хойлогоо бүтэн цагийн ажилтай болж байгаа юм чинь тэгээд life changing хийх гэжсэн чинь surprise гэд бэбитэй болсон байна. Тэгэл одоо гурлаа. Тэгтээ бүтээр хойнонд хэлэг байгаа. Нэг 90 тонны ганц 2 3 хондлон дэлсэн байна. Тэгэл нөхгөл өнөдөр нэг найзтайгаа гайлуу өдөржингөө юм игээд ажилтаа тэгээд дуусаад гэртээ зүгээр гаргээд би бас дахиад нэлээ юм игээд тэгээд би хөвтөж байгаа хгүй. Тэгээд би нэг юм авлаа. Амьдралдаа би хизээж авч үзээгүй өвдөлт заяа. Миний бүх хоёр хонго бүкс байгаа шүү дээ. Яг ингээд босгоор ч юм уу хөдөлгөөр миний хоёр бүкс ингээ хүнд оргиод юм чинрээд байгаа юм шиг час гээд хатгаач байгаа юм шиг доороос нэг юм татаад байгаа юм шиг юм сонин өвдөлт надад байна. Тэг би бодлоо өдөржингөө ингээд зогсоогороо юм хийгээд ингээд ачаа мачаа боож боод тэгээд ингэж амах та. Oh my god. Би өөр амар сонин ер нь шинэ юмнууд над дээр ингээд болж байгаа. Сонин биш үү? Би ямар сонин ингэж гар тавьд юм бэ? Хүний гар тавиад авах шиг харагдах юм. Ингэж тавьдаг л юу юм. Тэгээд давхар ирүүгээ гаргамар бах юм. Ингэж ярив. Жохын хөө. Тэгээд санаас та нар шаардлагын мэдрэмжийг мэднэ шүү дээ. Шаардсан хүн ингээл олигтой юм мэдэж чаддгүй. Дотор нэг бэлбэгнээл тохгүй. За маргааш гайг болт ингээд гайг болт шүү. Тэгсэн чинь жирэмсэн үеийн хордлого гэдэг чинь no joke. Чи өдөр болгон шаардсан юм шиг мэдрэмжтэй байж ингээ боддоо өөрийгөө. For every day. Амгаа унтаж байгаа л унтаж сэрэл нэг жоо ухаан ороод шууд утгаар. Oh my gosh. Одоо бүр танил мэдрэмж боллоо. Бүр таслаа. Шаардлага гэдэг зүйлийг үнэхээр хүсдэггүй байсан. Одоо өдөр болгон өсөөсөйг унуурт болж байна. Тэгээ махнаас гарсан лимис идж байгаа, тариг идж байгаа, вэс идж байгаа. Тэг махны одоо манай яг ингээ ундлахнаар өнө цонхны одоо цонхын хэсэг одоо энэ хэсэг ингээ арк гэдэг аахгүй байрнуудын аркнууд. Тэгээд манай энэ доор үүдэг миний хамгийн дуртай такосны газар галтгоор нь артал та. Тэгэл ингийн иргэн байхад эднийхээс өнөр орж ирэнгуут ингээл амар шарсан дуу сонортой ингээл гой дахиамын хүнтэй амар happy өнөрлөдөг байсан чинь now I hate it say I hate them. Oh my god. Нохны хамар юм байдаг болов? Ер нь амтны хамар юм байдаг болов? Миний хамар бол бүр амьдралдаа байж үзээгүйгээр одоо бүх үнрийг ялгаж байна. Бүх үнрийг. Тэгээд яг бидний энгийн иргэний хамраар үнэрлдэг үнэр чинь нэг амар тийм
Үнэн биш юм шүү. Яг энэ жирэмсэн үеийн үнэрлэгч хамарчин бүр яг ингээ юмны цаатахыг бүр ингээ ясанд нь толтол мэдэрдэг юм шүү. Мах яа. Мах бодохтуудыг л одоо ч гэсэн минь дотор мохоо оригдсан байна. Гэтэ би амар энтэйгээ тэмцэхгүй байгаа. Зүгээр л оршиж байгаа. Окей. Ориг дотор мохоо ориг эргэж лахгүй би бөөлчихгүй юм чи ингээл. Тэгэл би ч одоо 27 гаруй насн дээр жимсэн болсон болохоор зэрэг 20 насны их үеийг бодох юм бол хамаагүй мачур байх шиг байна. Юмыг аюу гоё хүлээж авч ийн өвдөлтөө ч гэсэн ер нь enjoy дэж ийн төгшөхгүй байна. Окей юм байдаг юм байна. Гэж бодож байна би ч одоо ставгүй ах юм биш гэж бодвол бэжинда. Тэгээд хэрэг тавтах юм лээ яв. Тэ юу болж байгаа юм чис мэд. Сэту. Тэгээд гоё янз юм болвол бичлэг хийж гэж бодсон дараад нь үзэхэд oh my god. Тэгээд ингээл энэ турхаа нуртаас одоо би болох бах та. Зүгээр би дасгал хийдэг хүн би өөрийгөө бол тэ хурдан мордон гэж болохгүй би өөрийгөө бол дараад нь яаж дурах яхихээ. Уултай бич яг ахтай. Тэгээд тагийг хүлээж нөө. Чао.